Сайн байцгаана өрх мөн хэрэглэгчтэй. Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Бид Mobcom албан ёсны Facebook хуудасаар зарласан iPhone 8 утасны шагналтай уралдааны ялгчийг одоо тодруулах гэж байна. Уралдааны бид яг өнөөдөр 1 сарын өмнө буюу 11 сарын 6-ны өдөр зарласан байгаа. За уралдааны ялгчийг бид 2017 оны 12 сарын 6-нд тодруулна гэж бичсэн байгаа. За та бүхэнд харж байгаа шүү дээ яг өнөөдөр 2017 оны 12 сарын 6-ны оройн 4 цаг 45 минут болж байна. За энэхүү уралдаанд хэрхэн оролцох вэ гэхээр Mobcom хуудасд лайк дарна. Энэхүү iPhone 8-ын зургийг пабликээр шеэр хийгээд сэтгэл хэсэгт iPhone 8 утсыг авах шалтгаанаа бичээд сэтгэл хэсэгт 3 нэзээ бас меншн хийж өрөх байгаа. За энэхүү болцлуудаас зөв хангасан нэг хэрэглэгч маань VooBox аппликейшнээр тодруулаад ялгч болох юм аа. За та бүхэн одоо энэ хажуугийн дэлгэцээр харж байгаачлан iPhone 8 уралдааны 11 сарын 6-ны өдрийн постоор нийт 14924 хүн сэтгэл бичсэн байна. За энэхүү аппликейшн бид Pick Winner буюу одоо ингээд ялгчийг тодруулах хэсгээс ялгчаа тодруулна. За энэхүү аппликейшнээс гарсан хэрэглэгч нь ямар нэгэн байдлаар уралдааны болцод дутуу биелүүлсэн байвал дараагийн хэрэглэгч рүү шилжих болно. За ингээд хамгийн ихэнд гарч байгаа би инх тайван гэж хүн гарч ирлээ. За би инх тайван гэдэг хэрэглэгч маань баталгаатай, найдвартай, чанартай учраас гэж үчээд 3 нэзээга меншн хийж өрсөн байна. За та бүхэнд харж байна. За ингээд инх тайван хэрэглэгч бид ингээд энэхүү уралдааны постыг пабликээр шеэр хийсгийг бид шалгах болно. За бид өнөөдөр зарласан бас iPhone X уралдаанд оролцсон байгаа юм байна. За өнөөдөр яг энэ оролцогч маань оролцоод уралдааны постыг пабликээр шеэр хийсэн байгаа юм байна. За энэ оролцогчийн бид нар Mobcom хуудсан дээр лайк дарсагсыг шалгах болно. За оролцсон хэрвээ маш их олон пэйжтэй лайк дарсан байвал пэйжнээс одоо ингээд лайк дарсан шалгах хугацаа боловсрол удаашртай байгаа. Гэхдээ бид энэ оролцоо ингээд Mobcom албан ёсны хуудсан дээр лайк дарсан хэсгийг шалгаж үзэх болно. За та бүхэндээс гарч байгаачлан бидэндээс search хэсгээс Mobcom-ыг хайсан байгаа. За эсээд чинь оролцогч маань Mobcom хуудсан дээр лайк дарааг байгаа юм байна. За эндээс би бүр дэвшлүүлж технээс нь үзүүлээ.
Төнгөлгөж явчих. За энэ үрээд энэ хуралцагч маань ингээд лайк тарсан пэйжүүд дуусч байна. Уралдааны оролцогч маань уралдааны бусад болцлоод комент бичих болон шеэр хийхийг хаансан боловч харамсалтай нь энэ уралдааны постыг шеэр хийснээр Mobicom хуудасаар лайк дарааг байгаа учраас тодорхой боломжгүй байна. Тиймээс бид энэ оролцогчоо сад дараагийн оролцогч руу шийдэх болно. Эндээс бид раунд пик хийж хасах болно. За Чимгээ Чанг гэсэн оролцогч гарч ирлээ. За энэ оролцогчийг бид нэр уралдааны бол 100 ангас хэсэг шалах болно. За 1 найз, 2 найз, 3 найзгаа мэш хийсэн байна. Би уцас хожиж үзээгүй Mobicom please гэсэн байна. Маш тодорхой шалтгаан бичсэн байна. За энэ оролцогчид уралдааны постыг пабликээр шеэр хийсээс шалах болно. За та бүхэн харж байгаачлан энэхүү уралдааны бид нар 2017 оны 11 сарын 6-нд зарласан байгаа. Жишээд хэлсээс та харж байгаа. За энэ оролцогч маань харамсалтай нь одоо нийт хугацаанд 11 сарын 31-ний хүртэлх постыг бид прожект үзээд уралдааны постыг пабликээр шеэр хийгээгүй. За юмс бас хасагдаж байна. За дараагийн оролцогч шийдчихье. За алтан нөргөл их нэртэй оролцож гарч ирсэн боловч найзуудаа мен хийсэн байна. За 3 найзаа мен шиж өрсөн байна. Албан ёсны борлуу учраас бол сэтгэл зүйгүй амар байх боломжтой байна. За энэ оролцогчоо бид нар паблик шеэр хийсээс шалах болно. За 11 сарын 7-ны өдөр уралдаан зарлаад нэг өдрийн дараа уралдааны пост шеэр хийсэн байна. За энэ оролцогчоо бид нар одоо Mobicom үзсэн дээр лайк дарсаас шалах болно. За энэ оролцсон бас нэлээдгүй олон пэйж дээр лайк дарсан учраас ингээд тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай байна. Энэ оролцсон бид бүх пэйж дотроос одоо Mobicom дээр лайк дарсан хэсгийг нэхлээд хэрвээ байх тохиолдолд бид дараагийн оролцогчны хэрвээ лайк дарсан байх бол энэ оролцогч маань iPhone 8 утастай шагналтай уралдааны ялгчаар тодорхой боломжтой байгаа.
яа Mobicom хуудсан дээр лайк дарсан байна мэнэ. За хэрэглэгч та бүхэн яг дээр энэ цэнхэрдэж харагдаж байгаа энэ хүү линкийг бичээд энэ оролцогчийн маань Facebook хуудсан дээр ороод лайк дарсан хэсэг нь бас нэгтэл шалгах боломжтой. Энэ оролцсон Mobicom хуудсан дээр лайк дарсан байна. За бас энэ уралдааны постыг 11 сарын 7-ны өдөр пабликээр шеэр хийгээд за мөн 7-ны өдөр энэ уралдаанд оролцоод постны дор сэтгэлдээ бичээд 3 нээзээ мен шийж өрсөн байгаа юм байна. Одоо хүрээд дэлгэцээс харж байна. За энэ оролцогч маань 3 дахь удаагийн тодорхойлолтоор гарч ирсэн байгаа. За эхний 2 оролцогч маань ингээд уралдааны болцыг дутуу биелүүлсэн байсан учраас ялагч болж чадаагүй байгаа. За та бүхнээс наруулъя. За энэ уралдааны бид нар 11 сарын 6-ны өдөр зарлаад 19 сарын 6-ны өдөр тодорхойлсон байгаа. Өнөөдөр та бүхэн харж байгаачлаг одоо 19 сарын 6-ны 4:55 минут болж байна. За Woobox аппликейшнээр бид нар 3 дахь удаагийн оролдлогоор одоо ингээм хамгийн сүүлд алтан оргил мэх ялагч маань ингээд ялагч болж iPhone 8 утсыг хожиж байна. За уралдааны постн дор сэтгэлдээ бичээд 3 нээзээ мен шийж өрсөн байгаа. За мөн 11 сарын 8-ны 7-ны өдөр уралдааны постыг пабликээр шеэр хийгээд мөн Mobicom хуудсаар лайк дарсан байгаа юм байна. За ингээд уралдааны ялагчаар алтан оргил мөх оролцсон тодорхой. За ингээд ялагчдад бүгдээрээ баяр хүргэцгээе. Хэрвээ та бүхэн уралдаан дээр ялагч болж чадаагүй бол манай Mobicom одоо Facebook хуудас өнөөдөр зарлагдсан байгаа. iPhone 10 утасны шагналтай шинжлэх уралдаанд оролцоод азаа үзээрэй. Та бүхэнд оролцсон нийт оролцогчдод баярлалаа. За ингээд алтан оргилд баяр хүргэе.